Шөнө цагаан хаан лууд зулын доор агаар одон хоёр чин шан тэргүүлэн зөвлөлийн 9 чигэгдэх сайдуудаа цуглуулж. Одоо хэрхүүл сайн гэсэнд одон чин шан энэ хэрэг маш хялбар. Эзэн маргааш өглөөний төр тулсын хотлоор дөшмөл түшээ цэрэг иргэний хүртэл цуглуулж олонний санааг тэнсэн асууж үзээд чиж тогтоё. Цагаан хаан үгийг зөвшөөрч маргааш өглөө саран голын уудам хүрээнд улс хотлоо цуглуулад өөрийн нүрийн өмнө бэд улстай үхэн байлдаж толбол сайн уу? Хүлээж дагвал сайн уу? гэж дахин давтан шаардан асуусанд олноороо аргагүй өөрийн санаагаар шавгад бичиг барив. Одон чин шан олны шавгийг хуран үзвэл 10%-аас 7% нь эйдэхийг хүснэ гэж. Цагаан хаан урд шүүрс алдаж дотоод ордондоо эргээд хүмсэг адрын толгоогоо дарж зовж байтал цагаан хааны ганц охин саран гүнж эцгийнхээ амрыг ирэхээр орж ирлээ. Энэ гүнжийн төрхөд гол гаршийн дээр нэгэн их саран мандав гэж зүүдэлсэн тул нэрийг голын саран гэж өгч. Энэ голын саран гүнжийн 2 наснд их нь нөгдсөн тул бог цагаан хаан өнчин охин гэж хэтэрхий татна амрагвлээ. Нин энэ голын сарангийн өнгө зүс ухаан мэдл ертөнцөд тасархаа. Морчлонд жухаг 3-4 наснаас бичгийг төсөөлж 6-7 насламгц шатар мэгмэнгийг сураад 10 нас гармагц зүү утсанд мэрэгшиж. Нин ялангуяа 15-6 нас хүрээд өнгө зүс нь цэцэгт үлдэгвэл цэцгээс амьдлаг. Саранд адилтгуул сарнаас ангилмал. Элтэл зүлгсэн хасын толмит. Одоо 17 нас лж. Өнгө эрдэм хосгүй бүрдсэнд цагаан хаан өөрийн улс ба гадаад аймгийн эздээс хүргэн сонсгоо гэхэд саран гүнж хөөхөн миний биеийн хэргийг битгий яар. Хөөхөн би хамгийн эзлэгч хаан хүмүүн бус болбол очих үгүй гэсэнд цагаан хаан түүний үгийг дагаж хүлээсэн гэж. Одоо бэд улсын эзэн биеэр 10 түмэн цэрэг авч ял асууж байлдахаар ирээд өөр дээлж зарж алалдах ба амаргалахыг хэлэлцүүлэхүүд амаргалвал алгасалгүй түүнд үйлчлэн алалдвал 10% түүнд дарагдана. Тиймээс хоёрын хооронд хавжигдчих таслан чадах үгүй эхэл зовниж байтал охин саран гүнж орж ирсэнд цагаан хаан даруй охинтойгоо зөвлөж үдсүгэ гэж учрыг бүрнээр хэлж одоо яавал сайн гэж асуув. Саран гүнж бодос хийгээд нэгэн арга олж баахан инээж. Би энэ өглөө гэгэрхийн үед нэгэн зүудлав. Манай улсын баруун этгээдээс нэгэн тэргэл улаанаар мандан гарч манай хотын дээр ирж зогсоод түүний хурц гэрэл нь миний биедээ тусч бүргэсэнд миний бие шижил алтан мэд гэрэл цацран цээж хинхдэг шил болор мэд нэвд тунлан үзэгдэв. Тэгэд сочин гайхсар сэржээ. Одоо хаан эзгийн энэ үгийг сонсгоола энэ зүуд нь нээцжээ. Үүгээр үзвэл энэ ирсэн бэд улсын эзэн хэрхэвч энгийн хүмүүн бус бизээ. Хаан эзэн хянан наривчилж эйдэх ба найралтахаар явбал цохих мэт. Гэсэнд цагаан хаан хүүхний санааг ухаж гагц хэрхэн эйдвэл сайн бүү гэлээ. Саран гүнж энэ дими бэрх үгүй. Хэрвээ эйдэхийг хэлцвэл ирэх биш эндээс илж илгэх хэрэгтэй. Хаан эцэг угаасаа хүмүүний царайг шинжилж дууг төсөөлөх эрдмийг гүн сурсан тул даруй дид илчээ дүшмэлийн ёсоор хуурмаглан чимэглэж очиод бэд улсын эзнийг нүдээр хянан үзвэл даруй урдын сонсон үгсийн үнэн худлыг олж мэдэх болно. Хэрвээ түүний жанжин цэрэг үнэхээр тэгш чирэг бие байдал тэнгэрийн хүүгийн сүр эрдэн байвал даруй эйдэж найралтахаар явсугай. Хэрвээ зүгээр энгийн өтөл хүмүүн бөгөөд жанжин цэрэгч цөм хийдэм хоосон нэр сэрвал
тэргүүлсэн элчийг тэнд үлдээж. Энэ тэрээр шалтгаглан өдөр хоногийг саатуулан байж энэ завд цэргийг бүртгэн завдвал даруй аюух үгүй болно гэж хэллээ. Сарангүнжийн энэ аргаар Бугцагаан хаан өөрөө элч болон очиж Тэмүүжин хааны үнэн төрх үзэхээр боллоо. Хэрэв Тэмүүжин түүний зүүдэнд орсон улаан наран мөн бол Солонгос улс бууж өгнө. Хэрэв биш бол яах бол? Цагаан хаан санаа олж эхэл баярлан төр дагарч одон агаар хоёр дүшмэлтэйгээ эдгэр арга зөвдөн тогтоод агаар чиншян үлдэж. Цагаан хааны хүү хотл Тайзитай улсын цэргийг өдөр шөнөгүй шавдан цуглуулах боллоо. Төдий зэлмийг төрөнд үлдээгээд түүний өмнөөс нэгэн угсаад хүмүүнийг авч Цагаан хаан дидэлчин ёсоор чимэглэж одон тайшийн эхэлж болон хотоос гарч мөрний гэтлэн Бэд улсын цэргийн жононгийн буудалд ирж Мугалаатай залгав. Мугалаа зэлмийн хамт ирсэн үг үзээд Бугцагаан хааны дэнчин болгон үлдээснийг дотроо нэвт мэдэв. Гэвч нүүрт үл илрүүлэн хоёр элчийг өдөрдөн усан хүрээний хоогуур ториулан гарахад онгоцны түүхий ярьсан халхавчийн дээгүр үний толгой дуулганы залаас самын шүд мэд өндөлдөж зэр зэвсэг чонын зогдор мэд цэрвэлцжээ. Хоорой хүрээнээс маш өөр нэг зүйлийн сонин бүр буй. Дотор яаж байх нь үзэгдэхгүй. Цагаан хаан ихэл гайхан сэтгэл тайлбан үзсээр хуурай 5 хүрээний гадуур сүлжиж дунд их хүрээний хаалга үзэгдмэгц хамтаар морноос бууж явуулан алхав. Цагаан хаан нүд өрхөн хянан үзхүүл 5 хүрээ залгалтанд тойрч үүдэн гулдан 40-50 нуглаадас тойруутай. Үүд бүрийн туг хяара цөм 5 хүрээний 5 мөнгийг дагаж хурц гялтганам торг түрг эсхий термийн зүйлээр хийсэн тул өдөр нүдийг эрэлжлүүлэн солонгийн үйлс мэд сайхан байдалтай. Зэрэг хэрхэвч 10 түмээс илүү байхаас биш дутуугүй. Нэн Бэд улсын их эзний хүрээг үзвэл нийт 8 хаалга 16 өнцөг хаалга бүрд цөм 8 бяцхан хүрээ дотогш гадагш хандсан арга хавсаж буусан буудал цөм хаалгыг хумхэн хаалга бүрийн энтэй тэртээ 2 жанжны туг хатгаж туг бүрийн доор 1 жанжин зогсож жанжин бүрийн доор 8 хос хөхрвсийн хуйг дуулга саадаг хормсог элд зүүж урдчад тулан жагсаан зогссон цэрэг буй. Түүний доор 36 хуйгтай шадар цэрэг 2 гарлан зогсоод элдэв жигүүрдний өд хадгалсан дуулгамсж охор зэвсэг бүдүүн билууга шүрч хингэрэг бүрээг явганаар сахижээ. Үүний дотор байх дунд улаан эсгийн хүрээнд 4 хаалга бүрд барилсын туг хатгаж 2 этгээдэд 2 магнаг хярыг зэрэгцүүлэн босгожээ. Цагаан хаан үдсээр дотор долгиосон манх хэлсэнд суусан шинхэг аймагт бас энэмэт сүр дүрм буй ажээ. Бэд улсыг түмэнд ийм гэж сансан үгүй. Энэмэт байдлыг үзэхүүл үүний эзэн магад хялбар хүмүүс сайтар хичээн сэрэмжлэх үгүй бол болохгүй гэж бодож байтал санамсаргүй 3 дугаар хүрээний хаалганд хурж ирлээ. Төвийн хаалгыг сагсан хасар угтан гарч Солонгосын элчийг хүлээн авч цай барив. Бугцагаан хаан хаалганы зацын хойд үүдээр тотогш үзэхүүл дотоод хүрээний дундад их цацрын шорон довын доор 9 өнгийн хуйг дуулгад цэрэг зүүсэн элдийн гишээ дотогш дарж дотогш хандан зэрэгтэн зогсоод их арсланд цацрын эсрэг барсын арсын их халгавчийн 2 хажууд хараацын жигүр мэд 2 гарлан жигсан элдэс өхвэрсэн ард ханцуу шүн хормой сорж шалмгаалan зогсон. Төдий утсангүй дотроос Солонгосын элчийг оруул гэсэн захиа уламжилсанд Мугалаа 2 элчийг өдөрдөн эзэндээ залгуулав. Цагаан хаан довын дээр авиран гарч зацрын үүдний гадна хурж
тэргүүн өргөж үзвэл Тэмүүжний лууны нүд одон сар мэт гів гигэнээр дургш сүүхийн харж барсын сүртэй нар мэт нүрээс улбар гэрэл сацран гэрэлтэж хүмүүн үнэхээр зэх харж чадахгүй аянгийн сүртээд цагаан хааны элэг зүрх догдлон сүсэг бишрэл төрөгдөөд хоёр өвдгөр хөв хитл сүгдэв. Тэмүүжин өчөв хүмүүшөөж мухлаад харин элчийг тэтгэн босго гэсэнд мухлаа дидэлчийг түшиж болох сугай гэдэл тэргүүн элч сандран эргэж дидэлчийг тэтгэв. Цагаан хаан овловч илүүс болсон тул үнэн учраа эхнээс адагт хүртэл нэвт шувтаар бүртгэн тоочв. Тэмүүжин сонсомогц яаран өөрийн биеэр цагаан хааныг тэтгэн босголоо. Төдий их хурмэлсэнд цагаан хаан гагц охиноо улсаа тэргүүлэх бэлэг болгон өргөж ураг барин дагс гайгийг санаага бүртгэн хэлсэндэ Тэмүүжин үл таалан олон төшмөдийн зүг улс бүр олонхоно цөм эхнэрийн өнгөөр бачлан мэгсүгэ гэх нь эгнэгт ямар санааж гэлээ мухлаа бачлагдах хэсэг нь эзний минь эрх эрдэмд байх үз. Энгийн ардын арга зэлд үгүй лээ. Нэг охиныг хураамжлах хэрэг нь баг. 5 муж улсыг эзлэх нь их. Өнгө зүс охины тул баярлах бус. Үнэн сэтгэлээр үрээ өгөхөд баярлавал зохино. Гэж мэдүүлсэнд Тэмүүжин бодвол Жононгийн үг басгүй зүй тул 3 өдөр өнжүүлэн хүлээл гэж 4-р өглөө таслан загсан нь. Энэ нийт төшмөд та нар эвэргүүгээр дагахыг хүлээсгүй гэхийн тулд эргэтэл үгүй эсвэр шөөхүл эсэргүүцсэн байлдахад цэрэг минь зовоозай гэж зөвшөөрөн хоёр итгээд хурам хайрлаж догтов. Төдий цагаан хааныг хүндэтгэн хөргүүлж одон тайшиг ургийн эсэллийг зөвлөн хилцэн гэж үлдэн чандган сэцнийг чанад итгээд дэлгэж зэлмийг чандын эсэллийг тэргүүлж хэлэлцгэлээ. Түүнээс бух цагаан хаан хоттой буцаж 7 хоногийн улсын хурам төгсгөж улсын хотлоор хаан сайд цэрэг эргэн бүгдээр голын саран гүнжээ 5 муж эргэний гэр инжтэй 8 анги барсын хот хүрээ орд гарш 100 охин инж 1000 игири тарайн заслагтай буулган өглөө. Төдий Тэмүүжин голын саран гүнжээг сул хатан болгон 3 өдрийн хариу хурам тайлбарлаа. Бух цагаан хаан улсын сан хөмөргийг нээж нэг хагсыг бэд улсын цэрэгт шагнан Тэмүүжнийг эзэн гэж дуудав. Тэмүүжин түүний цэрэгт хүнд шагнагдсан гавья бөөгөж хаан цолыг эс бууруулав. 9 сард Тэмүүжин биеэр цэрэг аван Солонгосын зүүн хойно байх Горлуулсын наран ханд эдэгдсэн 300 илүү газрын хагас найр хагас сүрээр хэлэлцэн эргүүлж олгуулв. Мөн жилийн өвлийн тэргүүн сараас эхлэн дараа жил болтол мөрний гэдэлж Горлуулсын зүүн хойно байх нохой толгойг улс жижиг түүний зүүнд байх охин зүстэй улсыг дайлан дагуулв. Хар болгон жилд охин зүстэй улсад шинэлээд харагчин өхөр жилийн хаврын тэргүүн сарын 20-нд их сүлд тугийг эргүүлэн хандуулж мордоод хаврын сүүл сарын шинийн 1-нд Солонгос улсад хурж ирэв. Энэ үед бэд улсын тэргүүлсэн түшмэл торгон шар гэрийн түшмэл аргуу сууны хорголж хуйвал зочи цагаат хоёр баг эзнийг авч довтлон ирлээ. Олноор их эл зочиж улсад ямар хэрэг гарсан бол гэж асуувал үзвээс Тэмүүжнийг гарч ирээд гадна шинэлсэнд хэрээдийн ялгуу бас жамуухыг гарган ойролцоо байх ихээхэн улсыг элбэн зөвдөж бэд улсыг байлцгаа гэв. Үүнийг борч туршиж олоод улсаа хүч нэмэн хамгаалан сахиад үл мэдгчээр торгон шар 2 баг эзнийг авч улсын өмнөөс шинэ жилийн амгалан ирнэ гэж бас бүртгэлжин хатны өмнөөс гэрийн түшмэл хорголжийг амлаж шинэ жилийн амгалан ирнэ гэж гарч ирсэн боловч
Үнэн дээр Хрэдийн дайнд гэдгээс болгоомжлон эзнээ залхаар ирсэн ажээ. Тэмүүжин би улсаа үл бодгоос. Гагц гарч ирсэн тул гавья тус өгөөгөр хэрхэн харина. Гадна би гар талбин жаргаж өнгөрсөн бус гадаад аймаг 4 улсыг оруулав. Гар ганцганд хөл хөсөрт гавья бүтэж хүсэл хүрв. Гагц одоо харих чухал. Нэгэж зарлиг болгон их цэргийг аван улсын зүг эргвэ.